За ингээд лоолиг 140 хэмээн халуун 40 минут жигнэсний дараагаар бол ингээ өөрөөс нь ийм сайхан шүүс үүсдэг байгаа. За ерөөхдөө махлаг сортуудаа ер нь бүгдийг ингээд нөөцлөд авчдаг байгаа. Зөвхөн давс орсон болохоор лоолын амт өөрчлөгддөггүй гэж та бүхэнд хэлжсэн. За гүйц таглахаар нөгөө дотроос нь хий үүсдэг учраас бас гүйц тагж болдоггүй шүү. Заавал дутуу таглаж агаад нэг 5-6 минут хөргөсний дараагаар өмнөр нь ямар гоё юм бэ. За жоохон хөрөг бас таг бас их чухал байдаг юм байлээ. Одоо нөгөө хадгалтын өвч дотор нь хий орохгүй байх зэрэг одоо асуудлыг бол шин тав шийдэж өгдөг. Тэгэхээр аль болох гэмтэж бэлтээгүй тагаа сайн ажиглаарай. Ягаад тэгэхээр нөгөө онгойлготой ингээд зарим нь айгүй хүчтэй өссөн байдаг болохоор. Ингээд битүү вакуумдсан байна гэсэн үг. За энэ бол одоо сам арзано блүг нөөшсөн байгаа байдал нь байна. За үнээр бол үнэхээр тасархай байна. Дотроо саримстай учраас. За ингэж хийсэн одоо лоолиг 2-3 жил хадгалж болно. Гэтэ манайх бол 3 сар хүртэл идэл бараг дуусчдаг юм дөө хүмүүс тарааж бэлгэлсээр байна. За тэгээ одоо хамсаж үзье хэдүүлээ. За ингээд махлаг ид ихтэй болохоор одоо идэх зүйл ихтэй гэсэн үг. Нэг чи сайхан блендердэд сок жуус хийж ууж болно. Дангаар нь талхан дээр тавьж идэж болно. Хоолнд хийж болно. Паста, соус, сүүмс хийж болно. Тэ? Дангаар нь идэж болно. Их олон талын давуу талтай байгаа. За амсаад үз. Үнэхээр гоё. Яг тийм одоо томатны өөрийнх нь одоо жинхэнэ амт нь ингээд сайхан хадгалагдаж үлддэг байгаа. Одоо иймэрхүү одоо буцаад түрээд энэ хараа хий орсон байна. За энэ маринадыг бол ашиглаж бас ингээд тон дээр бөөрийнхөөр нь даршилж болно. Ялгаагүй сайхан амттай бол яг үйлдвэр юм шиг. Гэхдээ нэг сул тал байдаг. Юу гэхээр энэгээр чинь нөгөө паста, сүмс хийх жоохон тийм. Ягаад гэхээр нөгөө их амтлагч орцсон байдаг учраас зүгээр хоолн дээр дангаар нь тавьж идвэл их зүгээр. Энэ бол одоо маш бараг бүх төрлөөр ашиглаж болдгоо онцлогтой байгаа. Тэгээ энэ өөрөөс нь гарсан шүүс шүү дээ. Энэ бол энэ хараа. Энэ бол зориултын одоо амтлагатай субстрат хийж даршилсан байгаа. Ялгаагүй сайхан амттай. Гэхдээ ашиглалт нь бол энэ айгүй хязгаарлагдуулдаг бол энийг бол бүх төрлөөр ашиглаж болдог байгаа. За одоо тэгээд одоо ч нэг анхаарах юм нь юу вэ гэхээр за энэ одоо
өрөө билгөө. Хоп. Оо. Эрзөөгийн тас мушгаа ичлэний тагийг солих юм байна өглөө. За ингэ сайхан өөд солихооч бүгдийн тас мушгаад шүү дээ. Нөгөө халуун байгаа болохоор таг нь төмөр нь зөөлөрсөн баг шиг байна. За. Ингээд ингээд ийм эвтэйхэн таглал бариулж болдгоо бах та. Зэлгүй энийг бол яалтчгүй солих юм байна да. Эсвэл маргааш хоолнд игээд идчихөө. Тий. За одоо тэгээд сайхан доош нь харуулаад тавьчихдаг байгаа. Энэ нь бол одоо таг битүүмжлэгдсэн байна уу юу гэдгийг шалгах хамгийн сайхан арга байгаа. За. За, ингэж хийгээд бигнэж хануулдаг. Одоо гүйц төртөл нь жоохон томхоо алчураар ер нь бол ингэ сайхан бигнэн гэсэн үг. Тий. Тэгээд маргааш нь одоо хөрсөн ойн сайхан хөргөгчж юм те. Хадгалах газраа байршуулж болно. Тэгтээ бас доош нь ялгаагүй доош нь харуулаад тавил их зүгээр байдаг шүү. За баяр.